За өнөөдөр энэ бичлэг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Таныг асуултанд хариулна. Мессежээр асуулт ирсэн. Аль одтой байдаг вэ? Лорины жолооч болоход юу хэрэгтэй вэ? Яаж болдог вэ гэсэн асуулт ирсэн. Одоо энэ асуултанд хариулж байна. Хэлий та бүхэнд. За лорины жолооч болоход ихэндээ та нараа эрүүл мэндийн үзлэгээр орох хэрэгтэй байгаа. Эрүүл мэндийн үзлэг хувийн эмнэлэг бөгөөд GP дээрээ очиад үзүүлээд эрүүл мэндээ үзүүлээд хараагаа шалгуулад даралт урдны бичлэгэн дээр би хэлжсэн хараагаа шалгуулад даралтаа үзүүлнэ. Дэвшээ үзчихлээ. Зөвхөн цохилт тэгээд янз бүрийн сайхрын шижин байгаа юу, чихэн шижин байгаа юу, тэр хүмүүстээ чинь асуултууд байгаа. Тэгээд амар олон асуултууд байгаа. Тэр олон асуултууд нь хариулна. Тэгээд угаасаа худлаа ярих ямар ч боломжгүй. Ягаад гэвэл эдгээр чинь GP-гээс бүх мэдээллийг бас давхар хянжаадаг улсаас government-с бүгдийг нь үнэнгээр нийлээд тэгээд тэрэндээ тэнцэх юм бол post office-аас ч D4 application аваад тэргээ бүглэхдээ нэмжийн бичгтээ хавсаргаж бүглөөд UK government руу явуулаад том тэргийн professional license авна. Тэгээд том тэргийн professional license авчих юм бол одоо дөрмийн шалгалтаа өгж болно. Дараа нь дөрмийн шалгалтыг өгөөд дараа нь дромын шалгалтыг өгнө, хотын жолоо өгнө. Дромын шалгалт, хотын жолоо хоёрыг бол тус нь авнаас дөрмийн шалгалтаар тусдаа бас авнаа танаас. Тэгвэл тэднийг өгсөний дараа мэрэгжлийн шалгалт ба гэж бас байгаа. Мэрэгжлийн шалгалт нь юу вэ гэхээр одоо том тэргийн хэдэн бүх хэдэн юу хаана юу гэдэг бүгдийн хэдэн миллиметрийн юутай байдаг бүх юм чи асууна. Тэр бугсаа хичээлдээ чинь зааж өгнө. За тэгээ мэрэгжлийн шалгалтаа мэрэгжлийн өмнөхийг аваад мэрэгжлийн шалгалт чинь бас хоёр янзаар авна. Нэг нь practical гэхээр одоо амь дээр одоо бодитоор ингээд тайлбарж үзүүл машин дээр. Одоо энэ нь бол энэ, тэр нь бол тэргээд. Хоёрт нь болохоор дөрмийнх. Эхнийх нь дөрмөн шүү. Дөрмөө өгчөө дараа нь дромынх өгдөг шүү заяа. Тэгээд тэр шалгалтуудаа өгөөд дуусны дараа чам жолооны өмнөлгсөн солигдоод ир чинь тэгээд мэрэгжлийн өмнөлгөөр тэр бид түрүүний дээр хурдны бичлэгэн дээр харж байсан шүү дээ 3 өмнөлг байдаг гэдэг. 3 өмнөлг одоо taco card гэдэг энэ дээрээ уншдаг шүү дээ нэг маш taco card гэж уншдаг. Тэр taco card-а government руу тэр усаа бүртгүүлээд 20 хэдэн паунд төлөөл захиалаад авчнаа. За ерөнхийдөө бол нэг ийм системээр жолооны өмнөлгийг авна. Жолооны өмнөлгийг авахын тулд тэгэл agency одоо жолооны курсууд байгаа байхгүй. Тэр жолооны курсууд болохоор жоохон үнэтэй дугууртын 3500-аас эхэлдэг. Нэг шалгалтын дээр унах юм бол бид нөр 500 паундаар чарж төлөөд дахиад дараагийн шалгалтыг өгнө. За тэгж явдаг. Тэгэл хаана аль хот байдаг вэ гэсэн мэт. Би бол Лондонд байдаг. Одоо Лондонгийн энэ хавцаа тэгээд одоогийн байдлаар Лондонд аваад машин барил, лорогоо барил явж байгаа. Өшөө тодруулж асуухаар бол мессежээр бичээрэй. Тэгээд би яг бүр нарийн ширийн тодруулгын биндээ судлаад бас олоод өгч болно. Би одоо жолоогоо төгссөн жолооны курсын багш нартайгаа их найзууд болж дууссан болохоор тэдүүртэйгээ байнга холбоотой байдаг. Энэ мессежний хариулт. За одоо ажилдаа явж шинэ өдрийг хэлж байна. Өнөөдөр 5-аас ажилдаа ажил руу гараад явж зам трафиктай байна. Бичлэгүүд минь таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ лайк, subscribe дарж байгаад маш их баярлж байна. Бичлэгээ дах тусам тэгэл урам зориг ороод байдаг юм байна. Зарим хүмүүс Лондонгийн гудамжны
бичлэг бас давхар оруулаад их гоё сонирхолтой байна л гэж чадхаараа оруулж өгье. Оруулж өгөөд бүр сонирхолтой байвал бичиж өгье гэж бодож байна. Урдаа нэг юм бичдэг юм камер одоо дааш камер одоо шинээр захиалж авч байгаа. Тэгвэл одоо нэг нөрөөд годомжинд яг ингээд явж байхад болох байн уцаараа бич чадахгүй болоход тусна бичээд тавья гэсэн утгатай л байна. Тийм маягаар тайл явж байгаа. Тийм маягаар бичиж та бүхэнд үзүүлэе гэж бодож байгаа. За тэгээд ажил дээр очиод үйлдвэрлээд бичээ. Штрийн кабель салхаа мартаад хөдөлсөн чинь хөдлөөд энэ салаад хугарцсан. Баласаа. Уул энэ хоёрыг хорцсон. Лифтний цахилгааны кабель байхгүй. Энийг бол нөө зогсоол дээр зогсчоод лифт ажилласан дараа салгачаад хөдлөх хэрэгтэй байсан. Би салгаагүй хөдөлсөн. Тасраад энэ салаад удсан. Тэгээд энэ босс руу залгаа хэлсэн чинь босс хариу хэлэхгүй байна. Өнөөдөр санд нэг одоо Монголчлол өнөөдөртөө харгацаахаас за хоёр дахь дэлгүүр дээр парк хийсэн чинь хараа опорт газрын мань хаагаа ийц. Одоо эднийг ажиллаа хийж дуусгахыг юм хүлээн дээ. Акнаас атачаад ажиллаа. Зэн ухраа тагссан. Энэ хоёр лифт рүү одоо би юмнуудаа ачих хэрэгтэй байгаа. Машин ухраа тагссан хаалга онгойлгоцсон. Ийм хаалгатай дэлгүүрүүдийн ачаа буулгалтад амар шууд хаалга зогсоод ингээл буулгаж. Энэ огнуудыг буцахтаа авч явдаг. Авчиж warehouse-д буулгаж. Одоо энэ дээрээс энэ лифтэд явуулах хэрэгтэй. Би өгмөд хүлээгээл зогсож. Зарим дэлгүүрүүд доороос амар заан багт. Яаж энийг нэгэ цэвэрлдэг. Одоо эднийг ирлээ би энэ ачаа одоо лифт рүү дэшээ явуулна. Дээр аваад хоосон лифтэд орж болох гэхээр би дахиж дүргээд. Тэгээ би бүгдийн дээш нь явуулж дуусны дараа энэ огнуудыг ачина. Энэ огнуудыг буцааж ачаад warehouse дээр буулгаад тэндээсээ дахиж нэг ачаа аваад дараагийнх нь дэлгүүр явна. Үнэхээр бол ингээл ийм системээр ажилладаг. Батарталтай нэг юм их. Зарим газар нэм лифттэй байдаг, лифтгүүж байдаг. Лифтгүй байх нь бүр амралтай цаг хожоод. Яа за. Бичлэгтэйгээд цуг байгаараа тэгээд та бүхэнд сонирхолтой байна гэдэг. Ингээ ухраа зогссон. Түрүү би ухраа зогссон.
хаалгатай дэлгүүр өдрөө шууд амар ингээд ухаад өгчихлээ. За, лифт явуулаач. Come on. За, энд нэг асуудал байна. Асуудал нь юу вэ гэсэн чинь сүв. Энэ сүвг одоо би энэ махыг одоо би эндээс хөдлөх юм бол энэ сүв энэ уруу өнгөрнө. Энэ амар асуудалтай. Энэ маш болгоомжтой авах хэрэгтэй. Энийг яаж авах вэ гэхээр би та нарт одоо харуулъя. Энэ дээр их амар шолооч нар их алднаа. Энэ сүвч нэг амар их тэнтэй болохоор аваа та нар сүтэ гэжигээ заах та. За ингээд өнгөрүүлээд. Тэгсэн энэ ихтэй би сая хөл алдчихсан хаарсан та нар. Өнгөрүүлээд авчираад энэ дээр ингэж тавилж тавиад тэгээ энийгээ чирээд лифтэнд оруулж. Энэ лифтний хүмүүс их удаан байна. Лифт явуулахгүй. Хүлээгээд хойлоо дээр. За. Ингээд та нарт бол яаж амлуудын апплод гэж. За тэгээд сүг авъя гэдэг. Ясч. Энэ тег тус. Тэгээд энэ компьютер авахгүй. Компьютер гэдэг утгаар бод. Энэ машин дэс цэнгэлж. Энэ PPT-ний сэндвич дэлгүүр болгонд байдаг. Тэгээс warehouse болгонд суулгацсан байдаг. Энэ бол нөө байнга ажилтдаг болохоо цэнгэнд ороод дуусна. Зороо жоох нэг цаг ажиллаад дуусдаг хөө. Үнийг байнга тэмдэглэж явах хэрэгтэй. За ажил 2 палат үлдсэн байна. Энэ 2 палатыг клипчээр оруулж байгаа миний ажил. Буулах ажил дуусна. Дараа эднийгээ шууд ачаал өнөөдрийн ажил дууссан. За эднэр бол стил буулгаж ирээгүй л байна. Хүлээсэй айл. Дуурж байна. Сонсож байна. Одоо энд доошоо гэсэн гэж байна. За доошоо ирж. За нэг манайх хөдлөө залгая. Залгая гинэ.
Баасан бичлээсээ хайчих. Дуусчихлаа. Одоогтойгоо хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн блогоор дахин уулзъя. Баярлалаа. Баяр таа. Please subscribe my daddy channel.